Та загсанд яваад хоосон буцаж ирж байна. Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Blue Fox, Supix, VMC, Storm, Trigger X, Local Gens, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямар дүнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадан өвлийг хөнгөө зэлүүд нутгийг гагцгүй машиндаа найдан зорддог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Биднийг хоббиор мэн итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Ред. Сайн байцгаана хүн үзэгчтэй, сайн байцгаана уу? Загслын спортыг сонгосоод тусаа. Энэ удаагийн хамтаа загслын нэвтрүүлэг өнөөдөр Тамирын гол дээр загасчилж байна. За ямар ч бидний энэ сууж байгаа мөсөн дор зэвэг хадран байгаасаа гэж бодлоо бид хүсэж байгаа. Мөн гутаар бол байгаа байх гэж бодож байна. За тэгээд ямар ч хэдүүлээ үзье. За би ямарсан гартаа гутаар нь зориулаад нэлээд тийм томхон шиг нүдүр. Тэгээд 60-аа ятсан тоглуулж байгаа. За гарахгүй. Сайн наач. Муу. Сайн юу. За. Баярлалаа. Мөөж идэх. За, ихний загас мэдээ. Явар. Вандер дээр. Би нүд бач. Тэгэ тасгүй. Тэгэ явсан дийти явсан. Тэгэ тасгүй. Гот. Тасаа.
Том нэлийн муутай л байна. Өдөр идэвхтэй л юм да нэлийн тийм ээ. Өдрийн цагаар нэлийн идэх хэр байгааг үзгээд ирсэн. За та хүн мэдж байгаа 12 дугаар сарын 11 дугаар сарын сүүл 12 дугаар сард бол нэлийн буданда шөнийн цагаар маш идэвхтэй. Угаасаа маа загчид шөнийн ангуус гэж нэрлэдэг. Гэтэл одоо өнөөдөр бол 1 сар гарцсан нэлийн идэх бол нэлээд тийм сонирхолтой байна. Дөнгөж хийгээл нэг 2 том нүүдэлт хэдэн юм жижиг юм сонирхол татхуйс нүүдэлт хийгээл нэлээд том хэдэн сантим байна. За нэг 80 см том гутаар авлаа. Миний ард тастуулж байна. Сая тэнд. Манай нөхдөд энд ухаад бас алдж байгаа юм байна. За нэлийн идэх бол ерөнхийдөө бол маш юм идэвхтэй байна. Нэлийн доктортой шинээр бас нэлийн байр загас барьж байгаа. Гутаар загас барьж байгаа. Залуучуудтай хэлэхэд бол уцаа ингэж тунраагаад авах шаардлагагүй. Уцаа тунраахгүйгээр яг ингэ шулуунаар нь газрыг нүдэд энэ нүдж байгаа чимийг уцаараа дамжуулаад уурнах үзүүрээр дамжуулаад гар дээр мэдрүүлэх сайн. Сонирхол татхуйц тогшлтуудыг хийх хэрэгтэй. Дүн түүнээс гадна дүн. Хамт нэг галд явсан загасчд ба нас барьсан загсаа хүн бодлогоор буцааж catch and release буюу загастай хэлдгээр бариад 50 өрөөг одоо хэрэгжүүлж байсан. Гэхдээ ерөөдөө барьсан бүх загсаа буцаана гэвэл бас утлаа л да юу гэхээр. Тий, за ингээд буцаа тавилаа байж толгоор нь хийдэн шүү. За ингээд тий. За нэлийн загсаа жижиг нэлийн буцаалаа. За хийч. Тэгээ толгоор нь тийч. Оо за. За зүт. Хүнсэнд хэрэглэж болох үс том хэмжээтэйг бол мэдээж бас тодорхой хэмжээд барьж байгаа учраас аавна. Мэдээж хийх буюу бас жижиг өсвөр болон ихэнхийг нь ерөөдөө буцааж тавьдаг. Сүүлийн загсчдын маань экологийн одоо ээлтэй хандлага маань яг бүхэн тав өдрийн үдэн дээр яг одоо харагдаж байна. Загсаа буцааж тавьж байгаа үйл явц. Тэгэхээр бидэнтэй хамт явсан загсчдын хувьд бол одоо яг энэ газраас бас тодорхой хэмжээнд нэлээдийг барьсан. Гэхдээ яг өөрсдийн хэрэгцээнд авсан нь бол маш цөөхөн. Яг одоо харж байгаа энэхүү нэлийн бол бас нэг томдоо орохгүй учраас бид том удалгүй бас буцааж тавьсан байгаа. Буцааж тавихтаа налимын толгойг усны орол руу харуулж нуруу тэр цасмасын цэвэрлээд буцааж тавьдаг. Налим загас маань өөрөө бас маш чанга тийм ирүүтэй учраас баг гимтдэг гэж хэлж бас болно. За яг одоо энэ барьсан байгаа налим бол классик жим хамтлагийн дооч Мөнх хотын барьсан анхны налим загас байгаа. Хамгийн анхны загсаа барьж буцааж тавихтаа маш их баяртай байсан. Маш их баярлж байгаа та бүхэн одоо харж байна. Энэ бол туршлагатай загасчтай нэг. Мөн одоо бас жижиг өсвөр налим барьсан учраас том удаалгүй шууд игээ мултлаад буцаад байна. Ер нь catch and release буюу буцааж тавих. Энэхүү өрөөг бол загасчид сүүлүүдийг хэрэгжүүлдэг болсон байгааг та бүхэн яг одоо харж байна. Налим тоглолтод нэлийн тийм хатууфтар юм үзүүртэй уурганууд их зүгээр. Тэхөө бумерангийн тэхөө 3 бумеранг энэ болохоор хатуу үзүүртэй. Үзүүр нь бас ялангуяа юм дохиортой учраас яг одоо юу гэдэг энэ камер хараагүй загсалж байгаа үед бол маш их мэдэгдэнэ. Тэгээ дээрээс нь бид нар мэдж байгаа одоо яг шин загсчтай зориулаад нэлийн юм том юм хүнд мармиш буюу хүнд нүдүүрийг бол ашиглаж байна. Тэгээд үзүүрт нь жарахаа хийсэн байгаа. Хэд амьд өгөөш буюу байгалийн гаралтай өгөөшийг бол амьд биш л дээ. Өгсөн жарахаа байгалийн гаралтай өгөөшийг бол налим бол өнгөх магадлал өндөр. Үнрээр бас мэдэрнэ. За яг саяны энэ зураглаас харахад бол заавал бас амьд юу байгалийн гаралтай гэдэг аахгүй. Ерөнхийдөө эрзэн силикон жарахаа хийсэн ч гэсэн авахаар шууд ирээд ерөнхийдөө шууд өнгөж байна. Хөдөлгөөнийг мэдрээд жижигвтер сайн налим байл. Тэгээд тоглуулж байгаа үед ингэж саваад авах шаардлага байхгүй. Ерөнхийдөө утсыг болж өгөл юм газрыг төрөл бүрийн юм хурдтайгаар нүдэд загсыг дуудаад зүгээр. Ерөнхийдөө загсууд налим загс хажуугаар өнгөрч байгаа налим загс бол
За энэ урсгалтай болохоор өнгөрч байгаа гэж ярьж байна. Энэ газар тогшиж байгаа энэ нүдүр буюу хүнд мормишгийн чимээг бол ер нь их бие хажуугийн мэдрэлийн одоо энэ хажуугийн шунгуудаар мэдэрч бол өөр дөхөж ойртож байгаа гэсэн үг. Тэгээ налын бол шөнө их сайн одоо гутаар загшуулахаар шөнө их сайн мэдрэмжтэй байдаг. Тэгээ өнөөдөр бол нэлээд идэвхтэй. Энэ урсгалд бол маш хурдтай сэлж явж байгаа нь бол харагдаж байна. За тэгээд утас болохоор тэг 138 мм-ийн утас байгаа. Энэ утасны даац болохоор 13 кг даацтай. Энд бол айх зүйлгүй. Яг өвлийн зөрөлттэй утас байгаа. Suffix Ice Magic гэдэг юм утас байгаа. За тэгээд сая бол дөнгөж ингээд налим 100% бол хүчтэй угзалтыг хийж ерөнхийдөө эхний хүүксэт буюу дэгийг зоолтыг бол хийх ёстой байсан. Тэгээ яг камер хараад тайлбар хийж байгаа учраас зөөлөн татаад сайн алдчихлаа. Зоодохгүй ингээд гутаар загснуудыг нэггээр ингээд эргэлдэх баха. Сая дээр урсгалтай хэсэгт нилээ үзлээ. Тэгээ наатлын хэсэг дээр бол доор суусан хүмүүс бол нилээ хідэн гутаар загс авлаа. Тэгээ бид ямар ч энийхүү хэсгийн эргийг бас нилээ олзуурхаад байна л да. Энд их бургастай. Үндсэн яг урсгал бол жоохон цаахнаар явж байгаа. Энэ доор мөсөн доороо бол ямар ч нэг 2-той орчим 2-той гарантай юм юу байна? Устай байна. Тэгээд яг энд орчинд бас загас эргэлдэж магадгүй гэж бодоод шинэ газрыг соолоод үзэж байна. Одоогийн байдлаар бол харагдж байгаа тийм зүйл бол алга байна. За нэг юм налим шинэ газрыг дууцсны хүчинд авлаа. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, ViewFox, Suffix, VMC, Storm, Trigger X, Local Jensen, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямар үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадын өвлийн хүд хөнгөө зэлүүд дутгийг гагцгүй машиндаа найдан зорьдог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрхгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор мэн итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Magnet Red. Хамт явсан галын нөхөд бид хэд одоо ярилцаад эндээс бол налим загас бол тодорхой одоо өөр загас барьж үзье гэж ярилцаад байраа сэлгэхээр шийдсэн байгаа. Ингээд бид тамирын голоо доош уруудан газар ямк гэж ярьдаг. Одоо загас хичээлэх үүрэлэх газруудыг хайж нилээ явсан. Тэгэд голоо уншина гэдэг бол одоо туршлагатай загасчдын бол олон жилийн туршлагаар бий болдог юм туршлага байгаа. Тиймээс одоо голоо уншиж мөсний зузаан, усны урсац мөн орчин тойрны байдлыг харж одоо хаан загас илүү тохиромжтой вэ гэдгийг хайж явдаг. Бэлэн ямкан дээр загасчлах бол нэг өөр хэрэг. Харин өөрсдөө шинэ газар хайж олно гэдэг бол нэг өөр хэрэг. Бидний явхад бас мөс их нэмгэн. Энд тэнд тамирын гол бол маш харзалсан байсан. Тиймээс загасны одоо тархах талбай бол их учраас баригдах боломж нь илүү багаснаа гэсэн үг. За та бүхэн яг одоо харж байна. Энэхүү хадан хошууны хавцал энэ хэсэгт бол загас байх боломжтой гэж үзэж мөн зарим нэг хүссэн газраас бид нэр туршиж цоолж үзсээр явсан байгаа.
Тэгээ энэ жилийн үед Аранга аймаг бол цас багтаа ерөөдөө цасан бүрхэж баг байхгүй шахав. Мөн голууд нь энэ тэндээ маш харцтай. Мөсний хувьд бол маш нэмгэн байсан учраас. Одоо энэ жилийн загасчлах бас нэг онцлог гарч ирж байгаа нь одоо ус талбай ихтэй газараас яаж одоо ямка бол загслах вэ гэдэг бол загасчны олон жилийн туршлагыг харуулах ийм зүйл болсон байгаа. Бид ирээд ёроолыг үзэж яг одоо та бүхэнд энэ Ленок хайрус загасны сүрэг харагдаж байна. Яг ингээ камераар ёроолыг харахад бол загасны сүрэг бол маш их байсан. Ялангуяа тэр дундаа Ленок буюу хайрус загас, Монгол нэр нь хадран, мөн зэвэг загсууд бол энд маш их байсан. Яг та бүхэн одоо тэр 2 загас, 3 загас, 4 загас сүргээр явж байгаа та бүхэн харж байна. Өгөөшний цаах нь. Хэдий ийм ингээд загастай байсан боловч одоо хадран болон зэвэг загасны хувьд бол яг өдийд бол угаасаа 1 сар гэдэг бол маш идэвхгүй сар байдаг. Яг идэвхгүй сард нь таарсан учраас бол хадран болон зэвэг загсууд ер нь бол их идэвхгүй. Хүнс тэжээл хайх сонирхолгүй. Тийм учраас бидний эдийн энэ удаад бол хадран загас маш цөөхөн орж зэвэг загас бол огт баригдааг байгаа. Нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр одоо энэхүү бичлэгийн ёроолт бол тийм тонорсон төмрийн хүдэр байх шиг байна. Одоо зэвтэй юм шиг тийм ёроол нь ингэж харагдаж байна гэж зарим нөхдөг нь хэлсэн. Энэ бол одоо ойр орчинд ядчихс төмрийн хүдрийн орд байх магадaltaй гэж үзэж байгаа учраас энэ бол боломжтой юм а гэж бас ярьсан. Тэгэхээр ингээд загасчд маань ингээд туршлагаас бас геологийн мэдлэг олж авдаг нь бас сонирхолтой юм. Бидний усан дор хийсэн камерт нэг сонирхолтой үйл явдал болсон нь одоо налим загас. Усны гүний камерыг маш их сонирхож одоо нэлээд оролцсон. Энэ нэг сонирхолтой бичлэг бидний усан дор бичлэгийн камерт үлдсэн байгаа. Усан дор бичлэгийн камер нь Marcum LX9 хэмээх камер байгаа. Энэ камер маань усан дорх ёроолыг шууд харахаас гадна мөн бичлэг гэж хадгалдаг зориулттай олон үйлдэлтэй камер байгаа. За та бүхэн яг одоо налим загас усны ёроолд хэрхэн амьдрдаг, ямар аншиг гардаг яг одоо харж байна. Бидний өөдөөс яг нүдэрээ хараад ирж байгаа нь энэ бол маш ховор тохиолдол, маш сонирхолтой зүйл болсон байгаа. Энэ бол бидний өөрсдийн хийж авсан бичлэг. Гутайр загас сагамхай хэлбэртний цорын ганц цэнгэг усны хэлбэр юм. Тархалт маш өргөн тархсан загас юм. Сэлэнг мөрөн түүний бүх цутгал голууд, онон, хэрлэн, халах гол, хөвсгөл, тэрхийн цагаан, өгий, буур нуурт тархан амьдардаг. Монголын баруун аймагуудын голуудаар харин байдаггүй. Хамгийн дээд хэмжээ 120 см урт 24 кг-д хүрдэг. Насны дээд хязгаар нь 24 жил. Ер нь 60-аас 80 см урттай 3-аас 6 кг жинтэй байдаг. Амьдралын хэв маяг. Гутайр хүйтэн жихүүн усанд дуртай загас юм а. Чулуун хөрстэй, түргэн урсгалтай, жихүүн устай гол нуурт түгээмэл амьдрна. Жилийн хүйтэн улиралд төрсөө шахна. Гутайрыг цэвэр усны маш сайн индикатор гэж нэрлэдэг. 100 усны температур 5-аас 7 Цельсиус хэм болох үед сулуулж, гүнзгий цүнхээл эрэг дор хэвтэж, бараг иддэггүй ба усны температур 27 Цельсиус хүрэх үед үхдэг. Намар болж усны температур буурах үед идэвхжиж төрсөө шахах хүртлээр идэвхтэй хооллоно. Гутайр бол үнэрлэх эргэтэн сайн хөгжсөн махчин загас үлээ. Өдөр чулуундор хоргодон хэвтэж шөнийн цагт хамгийн хөдөлгөөнтэй болж хооллох идэвх нь оройн 22 цагаас 1 цагт илүү байна. Түүний тэжээлийн жоронд алган, мөрөг, зэвэг, хадран, цагаан загас, эрээлж зэрэг загаснууд мөн мэлхий ордог. Статус аж ахуйн үнэт загас юм. Түүний мах яс багтай, элчлэг сайтай байдгаас гадна элгийг элэг муутай хүнийг эмчлэхэд хэрэгэлдэг байна. Түүний махыг хатаа нь хаврын цагт ядарч туйлдсан малд өгч тэнхрүүлдэг. Өвлийн үлрэл ихэвчлэн барьдаг ба мөс хөлдөж эхлэх үед маш идэвхтэй байх боловч төрс шахахынхаа өмнө идэвхгүй болдог. Босод үлрэлд аргамжаанд буюу орсоор донкад мэлхий өт загасны хэрчим тавьж барина.
Энэ сайхан хатан сайн доороос. 2 сайхан хайраас уу. Хадран загас авлаа. Хадран загасыг Арпалагийн UB Bright үгтэй ийм балансирээр авлаа. Тоглолттой бол иймэрхүү багцаанд тэгээд нэг жоохон зогсоогоод иймэрхүү тоглолт авч байна. Ийм 2 сайхан хадран загас хайраас авлаа. За бид одоо камерыг хараад загасчилж байна. Яг одоо тоглолтод нэлим загас орж ирлээ. Сонирхож байна, өмглөө, шууд өмглөө, баригдлаа. Тамирын гол дээр доогуур бол юунууд л их явж байна. Хайрус линохно даанчиг идэх муутай хайрус линохно идэх бол маш муу байна. Харин өдөөс өөрөө болсон учраас нэлийн бол нэлийн идэвчж байна. За яг одоо ингээд шинэ доогуур бол нэг дэгэний хажуугаар нэг нэлийн өнгөрлөө тийш явсан шүү. Даатурч явсан шүү. За тэрлийн тоглож байгаа нүдэрлөө сая нэлим явчихлаа. За миний доор ирчихсэн байна. За өнгөчлээ. Өнгөлээ. За өнгөчлээ. Хоп хаалтчлаа. Дахиад төглөөлье. За нэлим бол нэлээд сонирхолтой байна уу? За өгөөс мань жижигдээд. За нэлим бол ерөнхийдөө шөний идэгчтэй амьтан гэж хэлсэн гоо те. Манай монгол хэлээр бол гутаар гэж заасан. Бид нар тэгээд орсоор нэлим гэж хэлсээр хагаад ерөнхийдөө тассан байна. За гутаар маань ерөнхийдөө шөний идэгчтэй, шөний ангууч үдши бүрийн болонгод идэвчдэг ийм загас байгаа. Тэгээд манай багийн гишүүн дөнгөж ирэнгүүтээ нэг гутаар загас гаргасан байгаа. Тэгээд түүний дараа барцдгүй маань хоёрч хайрусыг балансираар гаргасан. За энэ сөрөөний тогтолтон дээр өгөөш өгөөшийг маань аваа явсан байна. Тэгээд өгөөшөө сэлгэж хий. Хийчихлээ. За ингээд одоо ингээд хамгийн гол зүйл бол усны ёроол руу нүдэж тодорхой давтамжтай юм долгионыг бол бий болгон. За энэ долгионы зөв ингээд тоглоосноор гутаар загас маань энэ долгионыг одоо чиг баримжаагаа хийж ирснийгээ дараа мэдээж харна. Мөн одоо амьд өгөөшийг хэрглэж байгаа. Тэгээ үнэрлэх хэрэгтэй. Нэлээд сайн хөгжсөн. Тэгээ үнэрлээд тэгээ сүлд наа одоо амтлаад мөнхнө гэсэн үг. За нэг гутаар доор төгөж ирж байна. Хоёр ч гутаар байна. За ирлээ. За жижигэн тоглоулээ. За өнгөчлээ. Хапа. За нэг юм ирэх бол. За нэг юм нэлим маань. За гутаар загас маань нэг юм 50-60 см урттай дунд зэргийн гутаар загаснууд баригдаж байна да. Тамирын голоос. Тэгээ би тамираас үндэ бол өвлийн удирдалд бол гутаар загас бол барьж үзээгүй. За иймэрхүү хэмжээний дунд зэргийн хэмжээний гутаар загаснууд баригдаж байна. За Өнгөч. Өнгөцсөн юм шүү.
За энэ ч аваа хөрхөн. Тэмэн да. Иргэлдэж энэ да. Ооч яс хүчтэй иргэдэг үг. За иймэрхүү налимууд ерөнхийдөө баригдаж байна. Налимны идэх бол гайгүй. Нилээн хөрх идэхтэй тийм юм байна. Ерөнхийдөө байдлаас харахад бол төрсөө шахаад дууссан юм шиг байна. Ямар ч гитсэн нилээн нарийнхан иймэрхүү. Ямар ч 50-ны горлын налимууд бол орхиныхоос дутгааргүй юм том байд юм байна. За нэг жарахаа хийгээд үзье та. За би гой тоглоулаад. Аваа. Мач. Аба. Хой. Ай. Ой чэс оо. Юу вэ? За энэ. Оо. Энэ ч та. Овоо өрхөн. Юу вэ? Овоо өрхөн. Хамтан байна да. За энэ чинь сайхан гулж исэн налим гарч ирлээ те. Ястаны гулж исэн налим том налим байна да. Тийм байна. За энэ нэлээд тийм гулж исэн том налим гараад ирлээ. Ой, яасан хүчтэй налим бэ? Яасан хүчтэй налим бэ? Аба. Зангир хүмүүдчтэй. Манай табаги камерын голдыг хийсэн. Загч ерөнхийдөө ингээ өндөрлж байна. Тэгээд бид нэр өчигдөө ингээ өндөрлөө. Ямарсан 50 голын налим бол маш идэвхтэй байна. Харин хайраас зэвгнүүд сүргээрээ доогоор өнгөрч байгаа боловч идэх бол маш бага байна. Ингээд нөхөр хараад баланси тоглол. Тэгээд нимфүүд жараага тоглолтол яг доогоор сүргээрээ яваад тэгээд өнгөхгүй байна. За ямарс идэх харин манай гутаар загс маань бол нэлээ идэвхтэй байна. Тэгээд биднийг бас хангаад бас харангуй бас өгөөж өгч баярлуулж байна. Өнөөдөр тэнгэр хангаа дулаахан байна. Салхигүй ийм сайхан хэд хоног сая 3 хэд хоног нэлээ хэцүү байсан. Улаанбаатарт бол хасах 30 хэд өчигдөр бидний гарч агаад замд бол лүнгийн хавц бол хас 33 градус хүртэн байсан ба. Гэвч яг одоо тийм хүүтэн биш вэ? Энд бол ойролцоогоор нэг 6-7 градус юм уу та. Дулаан байна. Тэгээд ямарсан тэнгэр хаа биднийг өөж байна. Гол усны биднээс хишгээ харилцаа. За ингээд хамтаа загчлаа. Та загсанд яваад хоосон буцаж ирж байна уу? Тэгвэл та дэлхийн номер 1 загсчлалыг хэрэгсэлтэй Финляндын Rapala, VMC корпорацийн Rapala, Vivox, Supix, VMC, Storm, Trigger X, Local Gens, Martini брендийн өгөөж хэрэгслүүдийг Монгол улс ямар үнээр хоосон буц хам болж илүү олон загас барьцгаая. Rapala-г зөвхөн Rapala дэлгүүрээс албан ёсны дистрибьютор Rapala дэлгүүр. Зуны хадын өвлийн хүд хөнгөө зэлүүд дутгийг гагцгүй машиндаа найдан зордог. Элдв бартаасаад байгалийн бэрхшээл биднийг тойрохгүй. Чанартай түлшээ хангалттай базаасан байхад бид хаач алдахгүй. Бидний хоббиор маань итгэлтэй, найдвартай хөтлөгч бол Магнайт Ред.